Улсын хэмжээнд ардчилсан намын аймаг дүүргийн намын хорооны хурал өчигдөр олж дуслаа. За тухайн хуралдаанаар үндэсний бодлогын хорооны шинэ гишүүд болон 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн намын дарга нарыг сонгосон нь намын дунд шатны удирдлагын бүтцэд томоохон өөрчлөлт оруулах алхам болж байна. За одоогоор 9 улсын хурлын гишүүн аймаг дүүргийн ардчилсан намын даргаар сонгогдсон. За нам доторх хүчний тэнцвэр нөлөөллийн төвүүд тодорхойлж эхэлжээ. Ардчилсан намын шинэ дарга нарын томилгоо нь 2026 оны сонгуулийн бэлтгэл намын дотоод зохион байгуулалт идэвхжүүлэлтэн чиглэсэн стратегийн том алхам болж байна. За мөн аймаг дүүргийн удирдлагын шинжилэл нь намын дотоод хуваагдал эрх мэдлийн төвлөрлийг бууруулах бодлогын нэгтгэл чиглэсэн хүчин чармаалтай холбоотой гэж дүгнэж болохоор байна. За ингээд ардчилсан намын дунд шатны намын орооны даргаар сонгогдсон хүмүүсийг нэрлэе. Сэлэн аймгийн ардчилсан намын даргаар улсын хурлын гишүүн болсон Баярцогт, Өрөн аймгийн ардчилсан намын даргаар улсын хурлын гишүүн Батчимэг, Сүхбаатар аймгийн ардчилсан намын даргаар улсын хурлын гишүүн Батсуур, Аранга аймгийн ардчилсан намын даргаар улсын хурлын гишүүн Мөнхтулаг, Дархан уул аймгийн ардчилсан намын даргаар улсын хурлын гишүүн Эрдэнэолд, Орхон аймгийн ардчилсан намын даргаар Алтан гэрэл, Завхан аймгийн ардчилсан намын даргаар Эрдэнэбаатар, Говьлдан аймгийн ардчилсан намын даргаар Жимбат, Хөвсгөл аймгийн ардчилсан намын сонгуул хойшлсон зэргээр намын удирдлагууд шинжлэгдэжээ. Харин нийслэлийн 9 дүүргийн ардчилсан намын даргаар сонгогдсон хүмүүсийн тухайд Баянгол дүүргийн ардчилсан намын даргаар улсын хурлын гишүүн Амгаланбаатар, Баянзүрх дүүргийн ардчилсан намын даргаар улсын хурлын гишүүн Ганбаатар, Сонгон арган дүүргийн ардчилсан намын даргаар Галиндэв, Чингэлдээ дүүргийн ардчилсан намын даргаар улсын хурлын гишүүн Баатархүү, Сүхбаатар дүүргийн ардчилсан намын даргаар улсын хурлын гишүүн Болормоо, Налаах дүүргийн ардчилсан намын даргаар Гансүх, Багангаа дүүргийн ардчилсан намын даргаар Эрдэн бэлэг, Багнуур дүүргийн ардчилсан намын даргаар Цам гарав, Хаавал дүүргийн ардчилсан намын даргаар улсын хурлын гишүүн Дөвшин нар тус сонгогдчихэ. За ингээд ардчилсан намын дотоод сонгуулийн дараагийн шат нь 2026 оны 4-р сарын 7-оос 8-ны өдрүүдэд болох ардчилсан намын их хурал юм. Тэнд шинэ бүтэц, шинэ дарга нарын томилгоог албан ёсоор батламжлан намын дотоод зохион байгуулалтыг баталгаажуулах юм а.